хүүхдүүдэд хооллохдоо хүртэл одоо хоолыг хурдан идүүлэх гэдэг ч юм уу эсвэл хүүхэд нь хоолоо идэхгүй байгаа тохиолдолд ямар нэгэн утсан дээр бичлэг үзүүлээ аниме хүүхэлтэй кино ч юм үзүүлэнгээ ингээд хоолыг идүүлээд байгаа ийм байдал бол харагддаг. За хотод гизний үйл ажиллагаа доголдох ямар нэгэн шарх шалбархаа үүсгэхэд таны амьдралын хэв маяг, хооллох хэв маяг бол маш том байр суурь одоо үүргийг гүйцэтгэдэг. За тухайлах юм бол та хэрвээ хоол идэхдээ явж байхдаа хоолоо идэх ч юм уу тийм ээ зам зуур хоол идэх эсвэл тухгүй тавгүй ийм орчинд яарч сандарч хоол идэх нь мэдээж хоолны шингэцийг хоол боловсруулдаг бол ихээр удаашруулдаг. Тэгэхээр хоол шингэц өөрөө удаашрна гэдэг нь хотод дотороо хоол байх ёстой хугацаанд байхгүй. Өөрөөр хэлбэл энэ чинь хоол боловсруулах замаар явахдаа тодорхой юм дамжлагаар дамжиж өнгөрж байгаа яг үйлдвэрийн нэг юм дамжлага шат шиг явж байгаа. Тэнд байх ёстой хугацаа гэж байна. Тэр хугацаанаас л их удаан хугацаагаар хэрвээ тэр хоол хүнсний тухайн нэг хэсэгтээ агуулгадах юм бол асуудлыг бол үүсгэдэг. Тэгэхээр бидний хотод хоол боловсруулах зам гэдэг чинь ерөөсөө нэг нь асуудалтай байгаа нөгөөд нь нөлөөллийг тооцохгүй байж болохгүй. За үүнээс гадна одоо хүмүүсийн дунд маш нийтлэг зүйл болохоор хоол идэх үедээ штэ. Ямар нэгэн зүйл сатаарч одоо хийж байгаа үедээ хоолоо хийх хандлагатай. Тэр байтугай хүүхдүүдэд хооллохдоо хүртэл одоо хоолыг хурдан идүүлэх гэдэг ч юм уу эсвэл хүүхэд нь хоолоо идэхгүй байгаа тохиолдолд ямар нэгэн утсан дээр бичлэг үзүүлээ аниме хүүхэлтэй кино ч юм үзүүлэнгээ ингээд хоолыг идүүлээд байгаа ийм байдал бол харагддаг. Тэгэхээр ингээд сурцсан хүүхэд бол одоо ер нь бол хоол идэх болгондоо заавал тэр нөгөө допамин ялгаруулах гал хичээн штэ. Тэгэхээр хүн ямар нэгэн дуртай юм хийж байхдаа одоо дуртай киногаа ч юм уу үздэг ч юм уу эсвэл дуу сонсох ч юм уу бүжиглэх ч юм уу эсвэл дуртай ямар нэгэн спортоор хичээлэх ч юм уу ямар нэгэн ийм өөртөө кайф авна гэж ярьдаг штэ. Тим зүйлээ хийж байгаа тохиолдолд хүнээс бол допамин гэдэг нь одоо даавар бол ялгарч идэг. За тэгэхээр хүн хоол идэж байхдаа бол энэ дааврыг бол идэвхжүүлэх ёсгүй. Тэгэхээр хүн бол ерөнхийдөө айл болохоор намдуу тайван ийм орчинд сэрэл хөөрлийн байдалд ороогүй ийм үед бол хүн хоол идэж явах хэрэгтэй. Одоо бид нэр ресторанд ороод жишээ нь хоол идлэх тэнд бол нэг амар хашгицсан тийм ая тавиад ч юм уу те тавгуутуулах тийм бичлэг энэ төр тавьдаггүй айл болохоор тийм төгөлдөр хуурын намуухан хөгжим тавиал нэг ийм аялын бичлэгүүд явцсан нэг иймэрхүү байдалтай байдаг штэ. Тэгэхээр энэ нь ямар учиртай гэхээр хүн хоол идэх үедээ бол нэг их тийм сэрэл хөөрлийн байдалд орохгүй намуухан хүний одоо өөрөөр хэлбэл нэг ургал мэдрэл гэж байдаг штэ. Тэгэхээр тэр ургал мэдрэл нь өөрөө одоо парасимпатик мэдрэлээ идэвхжүүлээд хоол боловсруулдаг шүүрлүүдээ хэвийн ялгаруулаад таны шүлс хэвийн ялгараад хотоодны хүч цөсний хүч чинь хэвийн ялгараад ийм байж явах ёстой. Тэгэхээр хэрвээ та хоол идэж явах үедээ ямар нэгэн бичлэг үзээд ч юм уу ямар нэгэн байдлаар ийм одоо өөрийгөө одоо нөгөө допамин ялгаруулсан ийм байдалд оруулах юм бол эн чин эргээгээд өөрөө хоолны шингэцийг муудах тэгээ эргээд нөгөө ходоод гисэх хямрах нэг асуудал болж хувираад байдаг. Та анхаарлаа түр хандуулна. Би танд нэг вебинарын зар хүргэж байна. 4 сарын 27 оны хагас өдөр бид нэр ходоод гисээ эмгүү ангаа гэдэг ээлжид нэг 2 цагийн вебинараа явуулах гэж байна. Хэрвээ та хотоодны улаалт үргэлжлэлтэй, хотоодны шалбархаа шархлаатай, мөн хотоодны хатан гэрчлэлтэй байгаа бол танд энэ вебинарт өгөх мэдээлэл хэрэгтэй байх болно. Тэгэхээр нөхөн сэргээх эмчилгээний үед эмчилгээний үр дүнг сайжруулах, дэмжих, за мөн эдгэрэлтийг түргэсгэх, өвчин дахихаас урьдчилан сэргийлэхэд тустай зөвлөмжүүдийг бид энэхүү вебинартаа багтаасан байгаа. За мөн хеликобактерийн халдвартай хүмүүсийн хувьд болохоор бактерийн эсрэг эмийн эмчилгээ хийлгэж явах явцдаа мөн эмчилгээгээ хийлгээ дуусгасныхаа дараа эмийн гаж нөлөөг эмчилгээний үр дүнгээ цааш нь өргөжлүүлээд хадгалахад хэрэгтэй тэрхүү одоо зөвлөмжүүдийг мөн бас оруулсан байгаа. За бидний хувьд бол сүүлийн 7 жилийн хугацаанд нийтдээ одоо 50000 гаруй хүмүүст хотоод гидсний нөхөн сэргэх зөвлөгөөг шимт хичээл судлал хоол зүйн ухааны үндсэн дээр одоо өгч өөрсдийнхөө хуримтлуулсан туршлагаасаа энэхүү вебинарт оруулсан энгийн өдөр тутамдаа хэрэгжүүлж болох ийм одоо практик ийм зөвлөмжүүдийг бол багтаасан байгаа.
За вебинарын сэдвт болохоор хоолны зөвлөмжийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж өгж байгаа. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүний сонголт зөв сонгоно гэдэг бол энэ хотоод гидсний асуудалтай хүмүүсийн хувьд эргээд хэвийн байдалд нь оруулахад хамгийн чухал байр суурийг эзэлж яадаг. Тийм учраас эмчилгээний үед хэрэглэхэд зохистой ээлтэй юм хүнс болон мөн эмчилгээний үед төр хугацаагаар хязгаарлах хотоод гидсний салстыг зочроодог тэрхүү бүтээгдэхүүний талаар маш дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгнө. За мөн хүмүүсийн хүсэлтээр бид нар хоолны шингэцийг сайжруулдаг шимтэй тэгээд тижээллэг юм хоолны жоруудыг бас энэхүү вебинартаа бол оруулсан байгаа. За мөн түнчлэн хотоод гидсний асуудалтай хүмүүсийн өдөр тутамдаа мөрдөх энэ дэглэмүүдийг бид нэр танилцуулахаас гадна хотоод гидс яг одоо өвдөд байгаа ийм хүмүүсийн хувьд өвдөлтөө намдаах энгийн аргуудыг бас оруулсан байна. За вебинарын үндсэн төлбөр нь болохоор 25,000 төгрөг байдаг. За 4 сарын 21 дотор бид нэр эртэж шуунуудаа одоо төлбөрөө хямдруулж 20,000 төгрөгөөр төлбөрийг тогтоосон байгаа. Хэрвээ та вебинарыг сонирхоод мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж байгаа бол комент хэсгээр нэг гэд бичээрэй. Бид нэр энэ бичсэн хүмүүсийн хувь чатаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. За дараагийнх нь болохоор их ачаалалтай ажилдаг ийм хүмүүс, өндөр стресстэй ийм байдалтай байдаг ийм хүмүүс нь бол хотоод ерөнхийдөө амархан шархалцсан ийм байдаг л да. За тэгэхээр яагаад тэгэхээр стресстэй нөхцөлд хүний цуснд бол хоёр төрлийн даавар ялгарч байгаа. Нэг нь болохоор кортизол, нөгөөх нь болохоор адреналин гэсэн ийм дааврууд ялгарч байгаа. Тэгэхээр эдгээр даавруудыг хэмжээ хэрвээ таны цуснд байнга өндөр байх тохиолдолд энэ нь эргээгээд хотоодны саст бүрхүүлийг маш их хэмжээгээр зочроодог. Тэгэхээр бид нэр стрессийн даавар ялгаруулахад таны тэр нөгөө хотоодны хамгаалалтын хучуур ид гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хучуур идүүдийн хооронд завсар үүсчдэг. Тэгэхээр энэ завсараар таны тэр хоол боловсруулахад ялгарсан шүүрлүүд орсноор хотоодныг бол их хэмжээгээр гэмтээж шархлуулах ийм байдалд хүргэдэг. Тэгэхээр та ерөнхийдөө ямар нэгэн байдлаар стрессийн нөхцөлд ийм горимд орчихсон байгаа бол хоол ерөөсөө идэж болохгүй. Үүнийгээ тайвшруулаад тодорхой ийм чиглэсэн амьсгалын дасгалыг бол хийвэл их зүгээр байдаг. За тэгэхээр энэ 4, 7, 8 гэсэн ийм амьсгалын дасгалыг би та нарт зааж өгье. За тэгэхээр амьсгалаа авахтаа болохоор 4 тоннд амьсгаагаа аваад за тэгээд амьсгаагаа 7 тоннд түгжээд за амьсгаагаа гаргахтаа хамгийн удаанаар буюу 8 тоннд гаргах ийм одоо амьсгалын дасгал байгаа. За энэ дасгалыг хийхдээ та хилнийхээ үзүүрийг дээдлийн шүднийхээ арталд тагнаа урталт ингэж байрлуулсан байдалтай ингэж хийгээрэй. Тэгэхээр энэ нь өөрөө бас таны тайвширахад таны стрессийн дааврыг одоо бууруулахад маш их тустай байдаг шүү. За хамтаа хий. 4 тоннд амьсгаагаа хамраараа гүнзгий аваад 7 тоннд амьсгаагаа түгжээд 8 тоннд амаараа амьсгаагаа гаргана. За энэ дасгалыг ерөнхийдөө нэг 4-8 удаа хийчихэд таны цусны одоо даралт бууж, таны сэрэл хөдлийн байрал байсан бол тэр нь хэвийн байдалтай ороод стрессийн түвшин багасж ирдэг байгаа шүү. За хамтдаа хий. За дахиад нэг удаа хий. За тэгэхээр энэ одоо дасгалыг хийнгүүт л одоо миний дууны өнгө хүртэл ингээд нам болоод арай ингээд тайвширч байгааз. Тэгэхээр энэ бол маш үр дүнтэй юм дасгал байгаа. Тэгэхээр та хоол идэх болгондоо стресст орох болгондоо энэ хөө 4, 7, 8 гэсэн дасгалыг хийж байгаарай. За ингээд дараагийнхаа бичлэгээр бид нэр хотоодны хатангирчлын талаар хатангирчлалтай хүмүүст юуг анхаарах уу гэдэг талаар зөвлөгөө хүргэх болно. Хотоод гидсээ эмгүү ангааж сурцгаая. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.